За бүгдээрээ Пермийн тулгууруудын реакцуудаа олсон. Одоо дараагийнх нь тооцоо бол тухайн шилбэнд үүсэх хүчлэлүүдийг тодорхойлно. За шилбэнд үүсэх хүчлэлүүдийг тодорхойлох олон арга байдаг. Эндээс түгээмэл хэрэглэгддэг хоёр аргыг энд тооцоонд бүгдээрээ ашиглая. За нэгдүгээрт нь шилбэний зангилаа тойруулан огтлох арга. За ингээд товчлооч шилбэний зангилаа тойруулан огтлох аргыг энд хэрэглэе. За энэ аргын давуу тал нь гэвэл одоо бүх шилбэний реакцийг нэг нэгээр нь одоо бүгдийг нь олох шаардлагатай тохиолдолд хэрэглэхэд илүү тохиромжтой юм арга байгаа. За тэгэхээр энд бид нар шилбэний зангилаа тойруулан огтлох арга дээр юуг хэрэглэх юм бэ гэхээр за одоо энд эхлээд одоо А, С гэдэг ингээд шилбэн зангилаануудыг нэг нэгээр нь одоо тойруулаад огтлоод аваад яваад байна. Энэ дээр болохоор зангилаанууд дээр тухайн шилбэний үүсэх хүчлэлүүд нь тухайн шилбэнийхээ шулууны дагуу одоо үйлчлэн гэж үзээд нэгсэндээ хавтгаан нийл хүчний системийг одоо эндээс харж болно. Нэгсэндээ хавтгаан нийл хүчний системийн тэнцвэрийн нөхцөлийг хавтгаан нийл хүчний системийн одоо тэнцвэрийн нөхцөлийг ашиглана гэдээ ойлгочихъя. За тэгэхээр энд юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр хавтгаан нийл хүчний системийн тэнцвэрийн нөхцөл нь одоо хоёр тэгштгэлээр илэрхийлэгддэг. Тийм болохоор нэг зангилааг авахад тухайн дээр авсан зангилаанд одоо шилбэний тодорхойлох гэж байгаа шилбэний реакц одоо үл мэдэгдэх чинь хоёроос илүүгүй байх тийм зангилаануудыг дараалуулаад сонгоод аваад явъя. За эхлээд А зангилааг энд сонгож авъя. За тэгэх юм бол энэ А зэг дээр ямар хүчнүүд үйлчилж байгаа вэ гэхээр за зэг дээр энд бидний сая олсон холбоосны реакц. За А штрих шилбэний реакцийг бид нар энд Ра гэд энэ болсон байгаа. За дараа нь за энд одоо үүсэж байгаа энэ шилбэнүүдийг авахдаа бүгдээрээ нэг бол бүгдийн сунж байна. Аль эсвэл бүгд шахалтанд одоо орж ийн гэж үзээд нэг чиглэлд авъя. За тэгэхээр бүгдээрээ энэ авж байгаа пермиуд бүх шилбэнүүд шахагдж байгаа гэж үзээд түүний эсрэг реакцийн хүчнүүд яах нь дандаа зангилаанаас гадагш чиглэж байгаа байдлаар аваад явъя. За энд S1 за ишээ S2 S1 за энд үсэж байгаа геометр хэмжээсүүдийн хувьд энд бидний хувьд 30 градус гэд өгсөн байгаа. За энэ Аа бүгдээрээ төвшгөнтэй учраас юм мэдээж 45 градус байгаа. За тэгэхээр энэ зангилааны хувьд яах нь вэ? Хавтгаан нийл хүчний системийн тэнцвэрийн нөхцлөө ашиглаад явъя. Энд X тэнхлэлтээр хүчний проекцуудын нийлбэр тэг, Y тэнхлэлтээр хүчний проекцуудын нийлбэр бас тэг байх. Энэ хоёр тэгштгэлийг тус бүр бичээ. За мэдээж чиглэлээ X-ийн Y-ийн чиглэлээ тус бүрдэн энд. За Y-ийн байвал нэмэхээр гээд авъя. За X S1 нэмэх S1 за нэмэх нь Ра. За Раг нэгсэндээ хоёр байгуулагч болгоод задлаа. Проекцлоо тэмдэглэе. За энд болохоор Ра синус 30. За нөгөө байгуулагчны шигээ Ра косинус 30 градус. За тус бүр ингээ хоёр байгуулагч болгоод задлалчээ. За ингээд тэгштгэлтэй оруулаад бичих юм бол нэмэх тэмдэгтээ Ра косинус
30. За дахиад энд S2-ыг бас 2 байгуулагч болгоод харъя. За эхний зангилаа авахдаа би нэг хүчлэн гэж байгуулагч болгож задлж байгаагаа харуулъя. Дараа шууд бид нар хараад проекц өвчээд явах чадвартай болчихно гэж ойлгоё. За энд S2 синус 45 энэ болохоор S2 косинус 45 гэдэг тэмдэглэжээ. За энд тэгэхээр нэмэх тэмдэгтээ энийг авна гэсэн. Нэмэх нь S2-ын косинус 45 тэнцүү. За Y дэмжлэх дээрх баригцаа бичээ. Y. За S1 тэг era синус 30 нэмэх тэмдэгтээ. За S2-ын Y тэмдэгт дээрх баригц нь хасах S2 синус 45 градус. За эндээс бол мэдгэдэгчээ харъя. Биднийхээр S1, S2, за S2 энэ хоёр үл мэдгэдэгчийн тэгштгэлүүдээс тус бүр болгоно. За мэдээж тэгштгэлээ дугаарлаад явъя. Энэ 1, энэ 2 тийм ээ. За эндээс 2 тэгштгэлээс шууд S2-ыг одоо мэдэгдэж байгаа хөдлөлд ашиглаад шууд болох боломжтой байна. Эндээс S2 бол 0.763 км. За буцаагаад нэгдүгээр тэгштгэл дээрээ орлуулад эндээсээ S1 шилбэний нэгдүгээр шилбэний хүчлэлийг 1475. За хасах тэмдэгтээ гарч байна. Орлуулад гаргах юм гарч байна. За юм ньютон. За ингээ нэг хүчлэн бүх зангилаануудыг аваад яваад авах боломжтой. За зэг авлаа. Одоо бүгдээрээ эндээс жишээлбэл одоо E зангилааг авъя гэж бодъё. E зангилааг авах юм бол энд S2-ын хэмжээ мэдэгдэж байгаа. За энэ дээр одоо нэг хүчлэн эхний 1 2 зарим одоо шилбэний реакцийг зүгээр дүрслэе. Энд ингээл энэ талаасаа энэ зангилааг авахад энд яах нь ийм маягаар нэг хүчлээ аваад яваад байна гэсэн үг байна шүү дээ. За заримыг нь ингээд тэмдэглэе. За энэ S2, энэ S1, энэ S3 гэдэг ингээд нэг хүчлээ авах боломжтой. За бүгдээрээ E зангилааг аавна гэд бодъё. Тэгэх юм бол энд одоо S2, S3, S7, S6 гэд нийтдээ бидний мэддэхгүй байгаа хэдэн үл мэддэгч энд орж ирж байна вэ гэд харъя. Тэгэх юм бол S2-ыг бид нар олцсон. S3, S5, S6 гэсэн 3 үл мэддэгч шууд орж ирж байна. Тэгэхээр энд бид нарт 2 тэгштгэл ашиглах боломжтой учраас шууд энэ Y-ийг авах боломжгүй. За тийм болохоор C-г харъя. C-г болохоор энд яг нь S1 мэдэгдэж байгаа. S3, S4 гэсэн энэ хоёр л үл мэддэгч. Энэ зангилааг тойруулан огтлоход авч болж байна. За тийм болохоор C зангилааг авъя. C. За C дээр за ишээгээ S1 за доошогоо S3 S3 за S1-ийн эсрэг S4 за гаднаас өвдөж байгаа F гэсэн идэвхтэй хүч C зэг дээр бас C зангилаан дээр үйлчлэх F хүч өгсөн байгаа. За энэ дээр бас дээр бичсэн шигээ үндсэн тэгштгэлээ давтгаа нийлэх хүчний тэнцвэрийн нөхцлөө шууд аваад явъя. Хаваас X хэрэг тэнхлэх дээр хүчний проекцуудын нийлбэр
тэг байх ёстой гэсэн нөхцөл. Авъя. За энд яг нь чиглэлээ бас яг адилхан x-ийн эерэг чиглэл, y-ийн эерэг чиглэлийг тус тэмдэглэжээ. За хасах s1 нэмэх s4. За тэнцүү тэг. За y дээр хасах f ахаад хасах нь s3 тэнцүү тэг. За ийм тэгштгэл. За энэ хоёр тэгштгэлээс үл мэдэгдэгчээ харъя. Бидний хувьд S1 мэдэгдэж байгаа. S4, S3 гэсэн энэ хоёр үл мэдэгдэгчийг бид нар шинээр олно гэж харна. За тэгэхээр эндээс тус бүрдэн шууд үл мэдэгдэгчээ олох боломжтой байна. S4 гэдэг бол нэмэх S нэгтэй тэнцүү. За дараагийн тэгштгэлээс энд S3 гэдэг бол хасах f хүчтэй тэнцүү гэсэн юм. За S4 болохоор яг нь дээр нэгтэйгээ тэнцүү гэж байгаа юм чинь энд хасах 1,475 кН. За S3 нь бол f 3 ньютон гэдэг өгсөн юм чинь энд яг нь хасах 3 кН. За ингээд 4, 3 гэсэн хоёр шилбэний реакцийг тодорхойлоо. За дараа нь одоо энд яг нь Е-цэгийг авъя. За Е-цэгийг эндээс аваад авчи. За энд S2 биш S2 S6 за S3 за шигээ S5 за ингэж авъя. За энэ дээр бас хоёр тэгштгэлээ бичээд явъя. X тэнхлэгтэр хүчний проекцуудын хэлбэр тэг, Y тэнхлэгтэр хүчний проекцуудын хэлбэр бас тэг байх нөхцөлийг авъя. За чиглэлээ яг ижил өмнө авсан шиг ижил авъя. За X тэнхлэгийн дагуу ингээд харах юм бол энд мэдээж 45 градус байгаа. Биш Y байгаа. Энд бас 45 гэж харж болно. Ичлэн тийм ээ. За ингээд проекцуудаа X Y дээрээ тус бүрдэн бичээд за X-с эхлээд бичвэл хасах S2 косинус 45 нэмэх S5 урчин косинус 35. За дараа нь дахиад нэмэх тэмдэгтээ S6 косинус 45 тэнцүү тэг гэдэг. За Y дээр S2-ийн Y тэнхлэгтэр проекц нэмэх S2 синус 45 нэмэх нь S3. За дахиад нэмэх нь S5 синус 45. За нэмэх тэмдэгтээ S6-г үрждэг нь синус 45 тэнцүү тэг. За энэ хоёр тэгшгэлээс бас за энийг нэгдүгээр тэгшгэл энийг хоёр дахь тэгшгэл гэж харъя. За эндээс үл мэдэгдэгч үүдэд тэмдэглээд харах юм бол биднийхээр энд яах нь S5 S6 гэсэн юм хоёр үл мэдэгдэгч. За энд S6 энд S5. За хоёр үл мэдэгдэгчтэй хоёр систем тэгшгэл гэж харъя. За эндээс тус бүрдэн аль нэг
S5 ч юм уу S6-г олоод хоёр талаас нь тэнцүүлчих болно гэд харчээ. За эндээс S5-ыг олъё. Хоёулангаас нь S5-ыг тус бүрдэн олоод хоёр талаас нь тэнцүүлээд S6-г болчих. За S5 гэвэл за энэ хоёрыг хоошоо гаргахаар нэмэх. За эндээс үл шууд ингэчих. Косинус 45-ийн хураагаад S5 гэдэг бол S2-оос хасах нь S6 гэдэг тэгштгэл болчихж байна. За Y дээрх парагцыг авах юм бол эндээс S5-ыг авъя гэд бусдын тэнцвийн хотолд гаргаад авах юм бол за энэ S6-нд Y дээр энэ хасах тэмдэгтэй байсан байна. За энийг харчээ. За ингээд S5-ыг авах юм бол за S6 S2 хоёулаа 45 байна тийм ээ. Синус 45. За асах нь S3. За энийг шууд ингээд авчиж болж байна. S6 асах нь S2 тийм ээ. За үржих нь синус 45. За S5-ын синус 45-д y синус 45. За энд юу үлдсэн байх нь? S3 хасах нь S3-ыг хуваах нь синус 45. За энэ 45-д хураагаад за эндээс энэ тэгштгэл хоёрыг хоёр талаас нь тэнцүүлчих. За тэнцүүлээд нэгсэндээ хэлбэрийн хувьд энд юу болох юм бэ гэхээр S2-оос асах нь S6 нь юутай тэнцэх нь S6-аас S6-аас хасах нь S2 за хасах нь S3-ыг хуваах нь синус 45 гэсэн ийм тэгштгэл гарч ирж байна. За энэ тэгшгэлээс бид нар эндээс S6-г олъё. За S6 хасах 0.594 килоньютон гэсэн хэмжээ гарч ирж байгаа. За буцаагаад энд яах нь эхний нэгдүгээр тэгштгэл дээрээ эндээсээ нэгдүгээр тэгштгэл дээрээсээ S5-ыг орлуулаа гарвал энд 1357 килоньютон гэсэн хэмжээг тус олж болж байна. За эцэг за хамгийн сүүлд одоо бид нар S1-ээс эхлээ явж ин 7 гэдэг 7-оос бусдыг бол бүгд оллоо. Хамгийн сүүлд бид нар D цэгийг энд авъя. За D дээр за S 4 эндээс 5 за S 7 гэсэн. За ийм 3 хүчнээ тухайн шилбэний хүчлэлийг тус бүр тэмдэглэж болж байна. За энэ үүсгэж байгаа өнцгийг тус бүрдэн авах юм бол за энэ S5 X-тэй үүсгэж байгаа өнцг нь мэдээж энд 45 байгаа тийм ээ. За тэгээ хоёр тэгштэглээ энд аваад явъя. За энэ дээцгийн хоёр тэгштэглийг энд бичлээ. За X тэнхлэг дээр хүчнээ парагцуудын хэлбэр Y тэнхлэг дээр хүчний парагцуудын хэлбэрийг тус бүрдэн авъя. За энд дэж X-ийг тэнхлэхийнхаа чигийг өмнөхд ижлэр
авчээ. За x дээр хасах S4. 4. За асах нь S5 косинус 45. За тэнцвэрийг. За y дээр S5-ын синус хасах S5-ыг тэнглэх төрөг баригдсан синус 45 хасах нь S7. Тэнцвэрийг. За нэг хоёр дахь тэгшгэлээд. Харин эндээс бидний үл мэддэгч тэмдэглэх юм бол S7-оос бус бүгд хэлж байгаа. За зөвхөн энэ S7-г болох нэ. Гэхдээ эндээс одоо энэ тэгшгэлийг ямар шаардлагагүй бичсэн гэж бодож байвал зүгээр одоо энэ тэгшгэл тэнцүү гэдэг нь батлагдаж байна уугүй гэдгийг харчиж болно. За эндээс бүгдээ S7-гоо 2 дугаар тэгшгэлээс зөвхөн S7-гоо олъё. S7 гэдэг маань S7 нь 0,959 кг ньютон гарч байна. За энэ тэгшгэлийг хэлсэн тийм ээ. Энэ тэгшгэлийг өмнө олсонд одоо параметруудыг орлуулад тэнцүү байна уугүй юу гэдгийг бас давхар хамгийн төгсгөлийн сүүлийн занглаан дээр шалгах боломжтой юм аа. За энэ бол эхний арга буюу за нэг хүчлэн бид нар энд юуг харж болж байна вэ гэхээр одоо шилбэг S1, S2 тийм ээ. За S3, S4 бүх шилбэний реакцуудыг нэг бүрчлэн одоо энэхүү олж болж байна тийм ээ. За энэ сая гарсан бүх тоон хариунуудаа энд таблиц хүснэгт хийж агаад ингээд бичээд оруулчих болно. За тэгэхээр энийг хүснэгт болгоод харуулад энд яах нь энэ нэгдүгээр аргаараа тоон хариунуудаа энд өрөөд за одоо хоёрдугаар аргаараа энд яах юм бэ гэхээр за эндээс одоо шаардлагатай шилбэн одоо бүгдийн шаардлагатай шилбэний реакцийг одоо бүх шилбэний хувьд тус бүрдний илчлээд болж болно. За жишээлбэл бидний одоо тооцоонд энэ перм дээр одоо шалгахдаа зөвхөн одоо энэ одоо шилбэнүүдийн хувьд шалгаараа гэдэг өчч болно. За тэгэхээр жишээлбэл би 4-р шилв, 5-р шилв, 6-р шилбийг шалгаараа гэдэг өгсөн бол бид нар яах нь вэ? За 4, 5, 6-р шилбийг өөр аргаар тийм ээ одоо 2-р аргаараа шалгаараа гэд өгсөн бол зөвхөн энэ 3 одоо олж шалгая. За тэгэхээр бид нар 2-р аргын хувьд ямар арга ярих гад байна вэ гэдэг ингээд аваад үзье. За энд 2-дугаарт нь Ритрийн арга. За энэ аргыг ерөнхийд одоо ерөнхий агуулгаар нь тайлбарлах юм бол тухайн пермийн шилбүүдийг дайруулан огтлоод пермэ одоо бүтэн 2 хэсэг болгоод одоо бүрмөсө хуваагаад гэсэн тийм ээ 2 хэсэг болгоод аль нэг хэсгийг бид нар нэг бий гэж авч үзээ түүн дээр яах нь тооцоо хийх боломжтой. Тэгэхээр энд одоо ямар шилбүүдийн реакцийг тодорхойлох шаардлагатай байгаа. Тэр шилбүүдэд дайруулан огтлох боломжтой. За энэ аргын одоо гол давуу тал нь юу юм гэхээр зөвхөн шаардлагатай шилбэний реакцийг тодорхойлох үед одоо Ритрийн аргыг хэрэглэх нь илүү тохиромжтой байдаг. За энэ гол бас энэ аргыг хэрэглэхэд юуг анхаарах шаардлагатай вэ гэвэл нэг дор огтлох хийхдээ одоо тухайн бие одоо бүтнээр нь яг бүхэл 2 бие болгож одоо бүр мөсөн огтлол хийн. За түүнээс гадна нэг удаа огтлол хийхдээ шулуунаар огтлох юм. За шулуунаар гэдэг нь болохоор одоо заавал ийм ихц геометрийн хувьд одоо ийм байрлал байхаал үгүй ташуу шулуун байж болно. Тийм ээ одоо ингэж огтлж болно. За бүр налуу ийм шулуунаар огтлж болно гэдэг ч юм ингээд зураад тайлбарлан явж болно. Гэхдээ нэг огтл хийхдээ 3-аас илүүгүй шилбийг дайруулан огтлоно гэдэг ийм зүйлийг бас анхаарах шаардлагатай. За бүгдээрээ одоо энд 4 буюу 5,
6 гэсэн шилбэнүүдийг одоо нэг огтлол хийгээл тэрийгээр шууд шалгах боломж бол бидэнд байна. За тэгэхээр энэ огтлыг би энд хийж. За 4 5 6-ыг дайруулад ийм огтлол хий. За энэ огтлыг хийхэд энд үсэж байгаа чиглэлүүдэд за энд бол одоо S5 дээцгээс харахад энэ талаас харахад бол S5 за 6 бол бас ийхүү сонголтонд орж ийн гээд тухайн сонголтын эсрэг реакцийн хүчнүүдийн ийхүү салгаад авчихна. За ингээд хоёр хэсэг болохоор одоо бидний хувьд болохоор энд энэ огтлолоос нэг бол одоо B толгууртай хэсэг, нөгөө тал нь А холбоостой хэсэг гэдэг ингээ хоёр хэсэг харж болно. Энэ хоёрын аль ч талыг авч болно. Одоо аль хэсгийг авснаас одоо тооцооны үр дүн өөрчлөгдөхгүй мэдээж. За одоо бүгдээрээ ингэж аваад одоо B холбоостой хэсгийг нь салгаж энд авч зуръя. За эндээс D зангилаа байгаа. Энд B зангилаа, D зангилаа. За тухайн шилбэ дайруулж огтлоход үүссэн шилбэний хүчлүүдэд яхаа чиглэлүүдийг за энд болохоор бид нар яах нь S4 энэ болохоор S5 тийм ээ S5 за энд S6 гэх шилбэнүүдэд огтлолт хариулаад авсан тухайн шилбэнийхаа хүчлүүдийг туршлая. За үүнээс гадна B-гийн реакц B цэг дээр реакцийн хүчний чиглэлийг энд бүрсэлж харуулъя. Өмнө нь бид нар энэ реакцийн чиглэлийг олцсон байгаа тийм ээ. R B. За R B-гийн одоо ингээд харах юм бол үүнтэй үүсгэж байгаа үнцгээ бид нар бас олцсон байгаа тийм ээ. Энэ үнцгийг бид нар бета гэдээ олцсон байж байгаа. Харин S6-гийн X тэнхлэгтээ үүсгэж байгаа үнцг бол мэдээж 45 градус тийм ээ. S6 X тэнхлэгтээ үүсгэж байгаа үнцэг бол хэвтэ дагагчтай үүсгэж байгаа үнцэг 45 градус байгаамаа. За ингээд олох гэж байгаа дөрвөн одоо шилбэ дайруулад шилбэ дайруулан огтлол хийчлээ. Энэ гурвыг бид нар олох ёстой. За тэгэхээр энэ гурвыг одоо нэгсэндээ ритрийн аргын одоо гол зүйл нь юу юм бэ гэхээр яг олох гэж байгаа шилбэ зөвхөн нэг тэгштгэл ашиглаад олох боломжтой. Энийг арай онцлог. Тэгэхээр одоо энд нэг юм хүчний систем байна гэдэг хүчний систем байгаа гэдэг утгаараа ингээ харахаар энэ хавтгай ерөнхий байралтай хүчний систем гэж харж болно. Тэгэхээр бид нар хавтгай ерөнхий байралтай хүчний систем дээр одоо 3 тэгштгэл тийм ээ ашиглаад үл мэдгэдэгчүүдийг олж болдог. За тэгэхээр энэ эритрийн арга заавал тийх алавгүй энэ дээр яах нь одоо 3 үл мэдгэдэгчтэй одоо энэ 3 үл мэдгэдэгч тэгээ 3 тэгштгэл ашиглаад олж болох боловч зөвхөн нэг үл мэдгэдэгчийг нэг тэгшгэлээр шууд олох боломжтой. Тэрийгээрээ энэ арга одоо гол онцлог байгаа. За тэгэхээр энийг одоо S4-ыг оллоо гэхэд яаж харах юм бэ гэхээр дөрөвдүгээр шилбэний реакцийг олохын тулд одоо нөгөө хоёр үл мэдгэдэгчийг тухайн тэгшгэлд оруулж бичихгүй тулд S5 S6 хүчний үйлчлэлийн шулуунуудын огтлцох цэг дээр момент бичих юм бол S5 S6 хоёрын энэхүү одоо энэ цэгийг за энэ хоёрын огтлцлын цэгийг зурагт юу гэж авсан байгаа лээ? E цэг гэдээ авсан байна тийм ээ. E цэгтэй харьцангуй момент бичих юм бол энэ хоёр хүчний моментийг зөвхөн S4
гэдэг үл мэдэгдэж тухайн моментын тэгшгэлд орно тийм ээ. За тэгэхээр энэ дээр яах нь вэ? Энэ одоо хоёр үл мэдэгдэжийг огтлсон хэсэгт хоёр үл мэдэгдэгчийн хоорондоо огтлцож байгаа энэ цэгийг бид нар эритрийн цэг гэж нэрлэдэг байгаа. Эритрийн цэг. За тэгэхээр энэ огтлол заримдаа бол эритрийн цэг одоо огтлын нөгөө хэсэгт олдож болно. Одоо жишээлбэл дараагийн удаад S5-ыг олоход бид нар S6, S4-2-ын одоо огтлцлын цэгийг эритрийн цэг гэж харна тийм ээ. Тэгэхээр энэ нөгөө талд байгаа учраас за энийг тасаргаалшмаар S4, S6-2-ын огтлцох цэгийн яах нь ямар цэг вэ? Тэр зургаас харахад бол А цэг тийм ээ. Энэ А цэг, энд бас нэг эритрийн цэг. Энэ эритрийн цэг, эритрийн цэг. Ахаад нэг эритрийн цэг нь хаана вэ нөхөр 6-г олохын тулд яах нь 4, 5, 2-ын огтлцох цэг D цэг. Тэгэхээр энд яах нь А, Е, Д цэг маань яг энэ бидний огтлын хийсэн энэ хэсэгт эритрийн цэг болж байна гэсэн үг байна. За бүгдээрээ эхлээд энд яах нь энэ гурыг нэг үрчлэн нэг нэгээр нь олохын тулд А цэг дээр тийм ээ. А цэг дээр цэгтэй харьцангуй моментын тэгшгэл бичих юм бол 4, 6, 2 авахгүй эндээс бид нар S4-ыг олж болж байна. За дараа нь ямар цэгтэй харьцангуй момент ч гоо Е цэгтэй харьцангуй хүчний моментуудын нийлбэр тэгтэй тэнцүү байх нөхцөлийг бичих юм бол энд яах нь S5, S6-2 бичигдэхгүй буюу эндээс S4-ыг олж болж байна. За дараа нь А дээр бичээд S5-ыг, E дээр бичээд S4-ыг одоо S6-ыг болохоор ямар цэг дээр бичих боломжтой байна вэ гэвэл D цэг дээр байна тийм ээ. D цэгтэй харьцангуй хүчний момент бичих юм бол бидний S6 гэсэн шилдэний реакцийг тодорхойлох боломжтой байна. За тэгэхээр хамгийн гол нэрийтрийн арга дээр ямар цэг дээр хамгийн оновчтой цэг дээр момент бичих аль эсвэл тодорхой тэнхлэгтэй харьцангуй проект бичих замаар яг нэг тэгшгэл ашиглаад үл мэдэгдэжээ олох тэр боломжийг харах ёстой гэсэн үг байна. За цэгтэй харьцангуй момент бичээ 4, 6, 2 орохгүй S5 А-г тойроод за цагийн зүүнний эсрэг ойл нэмэх гэдгийг авчи бүгдээрээ дандаа энэ чиглэлээ аваад явчих. Цагийн зүүнний эсрэг ойл нэмэх гэж тооцъё. За тэгэхээр энд яах нь А цэгтэй харьцангуй S5 цагийн зүүнний дагуу учраас хасах S5 үржих нь S5-аас А хүртэлх за энэ хооронд 45 градус энд 45 энд 45 байгаа учраас энэ 90 градус байгаа. Тэгэхээр S5 хүчний үйлчлэлийн шулуун дээр А цэгээс буусан зай бол биднийхэр энэ тэгш унцагт адил хажууд гурвалжны нэг катт байна гэж үзэх юм бол за эндээс харах юм бол энд энэ А тэгэхээр энэ болохоор яах нь А язгуурын дор 2 гэсэн юм хэмжээтэй болчихж байгаа. Тэгэхээр энэ хэмжээгээр болжээд А язгуурын дор 2 гэсэн мөрөөр үржээ. За дараа нь R-B-г 2 байгуулагч болгоод үзэх юм бол R-B-г 2 байгуулагч болгоод харъя. Y тэнхлэгтэй ирэх байгуулагч нөгөөх нь X-ийн дагуух байгуулагч болгоод харъя. За энэ дүүсгэж байгаа өнцөг бета. За энэ болохоор R-B-г үржих нь косинус бета. Энэ нь бол R-B-г үржих нь синус бета. За бета өнцгийг бид нэр олцсон байгаа. Тэгэхээр шууд орлуулад явах боломжтой. За ингээ үндсэн моментынхаа тэгшгэлүүдийг бичээд за энэ болохоор А цэгтэй харьцангуй R-B хагаа тойроод цагийн зүүнний дагуу бас хасах тэмдэгтэй R-B косинус бетаг үржих нь за энэ хүчний үйлчлэлийн шулууныг яаж үргэлжлүүлж хараад Агаас тэрхүү шулуунд буусан перпендикуляр зайг энэ зайг бид нар одоо хүчний мөр олгож авах хэрэгтэй. Энэ өндөр бол биднийхэр энтэй тэнцүү А, Д, Б-тэй тэнцүү буюу 2А гэж харчиж болно. За дараа нь энэ R-B синус А цэгийг
Тэ харьцангуй цагийн зүүнний эсрэг учраас нэмэх тэмдэгтэй RB синус бетаг үржих. За ингээд харахаар энэ AD-гийн урт бол бас хүчний үйлчлэлийн шулуун дээр AC-гээс бусан перпендикуляр зайг мөр гээд авах боломжтой хоёраа. Тийм ээ. За тэнцүү тэг. За эндээс бид нар яах нь вэ? S5 олчиж болно. За дараа нэм E зэг дээр момент чих юм бол 6 5 2 орохгүй дайраа гарчиж ин E зэгээ тийм ээ. S4 бол E-тэй харьцангуй цагийн зүүнний эсрэг нэмэх тэмдэгтэй S4-ийг үржих энэ зай А зай. За дараа нь E зэг дээр бичиж байгаа энэ хоёр байгуулагчид нэг тус бүрдэн авъя. RB косинус хасах тэмдэгтэй RB косинус бета. За үржих нь А. За дараа нь энэ цагийн зүүнний эсрэг учраас нэмэх тэмдэгтэй RB синус бета үржих нь. За бас энэ зай бета хүчний үйлчлэлийн шулуун дээр E цэгээс босон перпендикуляр зайг бас А гэж авъя. За тэнцүү тэг гэсэн юм гэж байна. За D дээр бас биччихье. D дээр болохоор 5 4 2 орохгүй 6 орно тийм ээ. За 6 D-г таараа цагийн зүүнний дагуу хасах S6 тэнцүү үржих нь мөр энэ зай. Энэ зай бас адилхан А язгуурын дор 2 гэсэн үг тийм ээ. Мөр нь А язгуурын дор за А язгуурын дор 2 гэж бичээ. Хасах S6 А язгуурын дор 2 гэдэг авъя. За энэ хоёрыг бас D дээр болохоор RB синус нь дайран гарч ийн орохгүй. RB косинус хасах тэмдэгтэй RB косинус бетаг үржих нь 2А өрнө 2А. За тэнцүүтэй. За энэ гурван тэгштэглээс тус бүрдэн. Энэ гурван тэгштэглээс тус бүр үл мэдэгдэгчээ. Эндээс S4-ыг эндээс S6. Яг шууд нэг тэгштэглээс яг олох шаардлагатай одоо реакцуудаа олж байгаа. За тэгэхээр эндээс болоод энэ гурван үл мэдэгдэгчээ олоод эндээс гарсан үр дүн нь одоо эхний нэгдүгээр аргаар бодсон утгаар тэнцүү байна уугүй юу энд олоод гаргаж явах хэрэгтэй. За нэгсэндээ одоо эритрийн аргаар эхнийхээ одоо шилбэний занглаа тойруулан огтлох аргаар бодсон одоо бүх шилбэнүүдийг олсон бодолтоос одоо энэ гурыг бол энэ аргаараа шалгачиж байна гэд ойлгочих болно.